Өдөр хоногоо төгсгөл болно. Дэлхийд их бүх зүйл оргүй хоосон болж бүх зүйл шинээр төрнө. Үнийг санахтун Үүнд хайхрамжгүй хандаж болохгүй. Тэнгэр газар өнгөрөн одно. Гэхдээ Бурхны үг өнгөрөн одохгүй. Бурхан та нарыг дахин нэг удаа ятгахыг дэми үгүй. Сэрцгээ буцацгаа эрэг орхон байна. Бурхан та нарын дунд хэдийн гарч ирж Бурхны дуу хоолой гарсан. Бурхны дуу хоолой гарсан. Бурхны дуу хоолой таны өмнө гарч өдөр бүр та нартай нүрээрээ учирдаг бөгөөд өдөр бүр шинэлэг шин байдаг. Чи Бурхныг Бурхан чамайг харсан. Бурхан чамтай банд ярддаг. Чамтай тэр нүр тулан байна. Гэсэн чи Бурхны голдог түүнийг мэддэггүй. Бурхныхон түүний дуу хоолойг сонсож чадна. Гэсэн ч та нар тэнгэрлсээр зүрх сэтгэл чинь хатууч нүд чинь сатан сохлуулаад чи Бурхны алдар суут нүр царайг харж чаддаггүй. Хичнээн өрөвдөлтөв Бурхны сэнтийн өмнөх долоон сүнс дэлхийн өнцөг болон бүр дэлгээгдсэн ба чуулгануудад хандан яриулахаар тэр өөрийн элчийг илгэнэ. Бурхан бол зөв тагаад итгэмжит хүний зүрх сэтгэлийн хамгийн гүнийг шинжилдэг Бурхан билээ. Ариун сүнс чуулгануудад хандан айлдаж байгаа чихтэй бүхэн сонсох ёстой. Амьд бүхэн хүлээн авах ёстой. Тэдгэрийг зүгээр л эдэж бүү эргэлз Бурхны үгийг дуулууртай дагдаг. Үгэнд ордог бүхэн асарих ёрол хүртнэ. Асарих ёрол хүртнэ. Бурхны нүр царайг чин сэтгэлээсээ ирж хайдаг бүхэн гарцаагүй шин гэрэл шин танин мэдэх үетэй болно. Бүгд шинэлэг шин байна. Бурхны үг хэдийд ч чамд үзэгдэж сүнсний нүдийг чинь нэнэ. Энэхүү чи сүнсний ертөнцийн бүх нууцыг харна. Ханчлал хүмүүсийн дунд байна. Ханчлал хүмүүсийн дунд байна. Хорогдох газартаар тэгвэл бүхнийг үсэл болон ёрол чамдэр ирж өсөглөн тахал чамд ортож чадахгүй. Барцохор эргэсч чамд хонод учруулж чадахгүй. Чи Бурхантай хамт явж түүнтэй хамт алхаж түүнтэй хамт алдарлуу орно. Түүнтэй хамт алдарлуу